Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Манай сувгийг анхлан сонсож байгаа хүмүүс бол subscribe дараарай. Харин байнгын сонсогч нар маань лайка дарахаа мартаоцай, сэтгэлээ бас үлдээж байгаарай. Мөн манай сувгаар дамжуулан реклам сурталчилгаа явуулах хүмүүсээ бол бидэнтэй холбогдоорой. За ингээд баярлалаа. Энэ удаа би та бүхэндээ 2014 онд Монголд гарч ирсэн нэгэн хэргийн талаар бэлтгэсэн байгаа. Хэрэгт гарч байгаа хүмүүс бөгөөд аймгийн нэрийг бол нууцлсан байгаа. За ингээд эхлэе. Цэцгээ 1974 онд 10 дугаар анги төгсөөд тухайн үеийн политехникийн дээд сургуульд орж суралцсан бөгөөд оюутан байхдаа Баяраа гэдэг багшийн дээд сургуулийн биеийн тамирын дасгалжуулагчийн ангийн нэг залуутай танилцж үерхэж эхэлсэн юм байна. Тэр хоёр хоёулаа сургуулиа зэрэг төгссөн бөгөөд төгссөнийхөө дараа Баяраа аймгийнхаа төвийн дунд сургууль биеийн тамирын багшаар хуваарлагдсан. Харин Цэцгээ бол өөр аймагт хуваарлагдсан ч гэсэн тэр хоёр бол төгсөх жилээ жирэмсэн болсон. Дээрээс нь тэр хоёр гэрэлдээ батлуулчихсан байсан учраас яам дээр очиод хуваарлаа өөрчлүүлээд нөхрийгөө дагаж бол нутагт нь ирж амьдэрсэн байна. Тэр үеийн залуу гэр бүлүүдийн адилаар ирээн палаачтай дундаа ганц чандантай гэдэг шиг нийлсэн боловч тухайн үед одоо шин төгсөгчдийг ялангуяа хөдөө ирж ажиллаж байгаас ихэдэн залуучуудыг төрөөс нэлээд дэмждэг байсан. Тэгээ нөгөөтэйгөр бол нөхрийнх нь аав ээж нь ч гэсэн аймагтаа гайгүй албан тушаал харцдаг байсан хүмүүс болохоор тэгээ ах дүү саданч бас олонтой ингээд хоёулаа сүрхий тогчоод аймгийнхаа төвд авсаархан байшинтай болсон юм байна. Ингээд хоёулаа эвтэй найртай амьдраад дор бүртээ ажил төрлөө хийгээд 3 хүүхэдтэй болоод тэгээ хөөрхөн орон сууцтай ч болсон юм байна сүүлдээ. Ингэж байсан чинь 1990-ад оны нөгөө дампуурлын үеэр эхлээд аймагт нь байсан ганц хүнсний үйлдвэр нь ажиллахтаагүйтэй болсон учраас тэгээд цалин мөнгө нь хэцүү болж амьдрахт нь хүнд болсон. Ингээд нөхөр нь хоошоо урагшаа ганцхан 8-нд явдаг болсон. Ихэвчлэн одоо Орос руу 8-нд явдаг байсан байгаа. Тэгээ 8-нд явж ирээд 8-ачтад бараагаа бөөндөөл гэртээ хэдхэн оноо буцаж явдаг. Нэг явахдаа нэлээ хэдэн хоногор явдаг. Дээдл нь сар одоо доотл нь бол 15 хоног явдаг байсан юм. Энэ нь бол тухайн үеийн 8-ачдын ердийн аяллаа хугацаа л да. Одоогийн шиг гар утас интернет гэх зүйл байх биш. Тэгээд явахтаа явлаа гээл эрэхт нь ирлээгээл сууж хахаас өөр арга байхгүй. Тэр үед бол Баяраа гол төлөө одоо тарганы арьс их зөөдөг байсан гинэ. Ингээд нэг удаа бас л ээлжид аялалдаа 8-нд явсан байгаа. Тэгээ яваад удаачгүй байжсэн чинь цагдаагийн газраас уцстаад нөхөр нь нас барсныг дуулгасан. Тэр үед голдуу нөгөө тарганы арьс зөөд гаргадаг байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэгж жаад нөгөө Оросын жижигхэн мапынхантай тааралдаад нөгөөдүүл нь дээрэмдэх гэсэн байна. Баяраа ч нь өөрөө спортын хүн болохоор юу гэж харж байгаа дээрэмдүүлэхөө тэнд явж исэн монголчуудаагаа нийлээд нөгөө орсуудтай нийлж зодолж явах үеэрээ зүрхэндээ хутгалуулаад тэгээ газар дээр нас барсан юм байна. Ингээд ой гашууд шаналсан эхнэр тэгээд ах トゥ аав ээж нь талигаачийн шарлыг нутагт нь авчирч хөдөөлүүлсэн. Цэцгээч одоо газар цөмөрсөн юм шиг л болж ганц төшиг тулгуур нь болж амьдралаа авч явдаг хань нөхөр нь өнгөрсөн болохоор одоо үнэхээр хэцүү байсан. Тэгвэл байж итэл нөхрийнх нь аав нь ч гэсэн нас барсан. Талигаачийн өнгөрөөд 1 жил болоход талигаачийн ээж буюу одоо хадам ээжээс нь өөр орноор нь орж гарч эргэж тойрч яав ив гэх хүн байсангүй 3 хүүхдээ тэжээхийн тулд аймгийн зах дээр хүнсний лангуу ажилтуулдаг байсан. Тэгээд төдийлөн орлого ороод байх ч үү тэр нь ирэх биш ямар ч байсан нэг хоосон онцгүй тэгэл байдаг байсан байна. Харин тэр үед бол нөхрийнх нь багын найз Балдан гэдэг нэг залуу бол цэцгээгийнхаар орж гарч эвдэрхийн хэмхэрхийгээ засаж өгөөд заримдаа барааны мөнгөгүй болох үед нь мөнгө төгрөг зээлүүлдэг байсан гин. Балдан тэр үед нөгөө хувийн ундааны цех ажиллаулдаг байсан болохоор тэр нь баггүй ашигтай тэгээд дээр нь бэлэн мөнгөтэй ч байдаг байсан байна. Тэр үед Балдангийн эхнэр нь бас л 8-нд явж байгаад өөр хүнтэй болоод салаад явчихсан гэдэг өгөөд 2 хүүхэд нь бол Балдан дээр, 2 хүүхэд нь бол эхнэрийг нь дагаад хот руу явсан юм байна. Ингээд цэцгээ талигаачийг өнгөрөөд жил гаруй болсны дараа амьдралын эрхээрч гэдэг юм уу, сэтгэл санаа нийлээд ч юм уу Балдантай гэр бүл болсон. Хоёулаа л амьдралын хүнд хэцүүг зах цухаас нь амсаж үдсэн хүмүүс болохоор ойлголцогч дөхөн байсан юм шиг байгаа. Хоёр талаасаа нийлсэн болохоор ингээд 5 хүүхэдтэй. 5 хүүхэдтэй бол хүний өөр ингэж ялгах юм байхгүй адилхан л хувцлал хооллол өсгсөр байгаад эхнээсээ оюутан болоход бол оюутны төлбөр мөнгөд бас л чамгүй их зардал гарч эхэлсэн. Гэхдээ цэцгээ бол лангууныхаа орлогоор л одоо бүх юм зохицуулдаг болсон. Балдангийн ундааны цехэнч тэгээд аянда байхгүй болчихсон. Тийм болохоор Балдан бол таксинд явдаг. Амьдрал нь өөдөлж дэвжхийн хэрээр нөхөр нь бол хаяа нэг уучдаг.
сүүлдээ ч нилээ уудаг болсон. Тэглэж гисэн болвол нэг гудамж нь гараад архичин болоод байсан юм байхгүй. Угаасаа л одоо талигаач нөхөртэй адилхан биеийн тамирын багш байсан болохоор хөл бөмбөгт маш сонирхолтой, хөл бөмбөг сонирхдаг байсан. Тэгээд тэрүүгээрээ аймагтаа тийм хөл бөмбөгийн хөөрхөн баг холбоотой болоод өөрийн гэсэн шавнартай тэрэндээ ч одоо маш кайфтай байдгүйсэн. Ингээд сүүлдээ 2014 оны үеэс одоо тэдний тэтгэврийн насанж болцсон. Тэгээд урдынхаа бодвол амьдрал нь ерөнхийдөө сайхан боломжийн болчихсон. Хүүхдүүд нь бүгдээрээ том болоод тусдаа гарцсан. Цэцгээ бол лангуун дээрээ өөр хүн суулгаад цалинж болдог болсон байна. Гэхдээ олон жил одоо 8 хийж мөнгөтэй харьцсан хүн чинь зүгээр ингээ гэртээ суучна гэж байхгүй. Хэдэн жилийн өмнөөс лангууныхаа хажуугаар захын 8-чдэд өдрийн зээл олгодог болсон байна. Гэртээ суусан ч гэсэн мөнгө зээлэх ажлаа бол хийгээд зах дээгүүрээ хаяа нэг очсон ч гэсэн оройдоо бол очиж мөнгө авчаал явцдаг. Тэгээ бусад цагт голдуу гэрээрээ байж байсан юм байна. Тэгээ нэг өдөр зах руу явж мөнгө хураагаад ганц нэг хүнтэй уулзчаад ирээ гэж хэлээд өдөр 3 цагийн үед гэрээсээ гараад явсан юм байна л да. Тухайн үед шинэ жил өнгөрөөд удаагүй байсан. Тэгээ удахгүй бас цагаан сар болно гэжсэн болохоор 8-чдэд одоо идэл мөнгөний хэрэгцээтэй үе байсан. Орой 6-7 цаг болсон чинь гэртээ ирдгүү. Бага охин тэр үед гэртээ байсан бөгөөд хоолоо хийчээд ээжигээ хүлээгээдсэн чинь ээж нь оройд ирэхгүй болохоор нь гар утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан гинэ. Тэгээд 6 цаг өнгөрөөж ярахад утас нь холбогдохгүй байсан байна. Сони юм одоо цэнгэн дуусчихдаг юм байх та гэж бодоод гэртээ хүлээж исэн. Тэгтэл оройны 8 цаг болцоод байдаг ээж нь бас л ирдгүү. Тэгэхээр зэрэг аав руугаа залгасан чинь аав нь за би одоо ингээ орж явж байна гэж хэлээд тэгээд удасанчгүй хүрээд ирсэн. Тэгээ эхнэр нь ирээгүй утас нь холбогдохгүй байсан болохоор бодсон байгаа юм л да. Өнгөрсөн шинэ жилээр одоо захынхныхаа шинэ жилд нь очиж чадаагүй. Тэгээд айгүй бол нөгөө зах дээр зогсож исэн найзуудтайгаа нийлээд нэг газар сууж шинэ жилээ нөхөж хийгэн тэргээд явцсан байлгүй дээ гэж бодсон байна. Гэхдээ цэцгээ бол яаж ч байсан утсаа салгадаггүй байсан. Дээрээс нь гэрээсээ гараад нэг их удаагүй юм чинь утас нь бол цэнэггүй болно гэж яавч байхгүй. Тэгэл одоо унтраачдаг юм байх та гэж бодоод зах дээр зогсдог өөрийнх нь мэдх одоо танилуд руу уцтаж эхэлсэн байна л да. Тэгтэл одоо цэцгээ их жуган 4-5 үед зах дээр ирцэн явж байсан. Тэгээ хаашаа хэмтээ явсныг бол мэдэхгүй байна. Бид нар бол нийлээгүй өнтер гэд хэлдэг. Ингээд балдан бол гадаа хүүтэн байсан ч гэсэн хувцас өмсөөл, байр байшингаа тойрол, тэр хаваараа эргэлдээл, харанхууд янз бүрийн болчихгүй гэл ингээд харсан. Ямар ч сураг байхгүй үзэгдэх харагдах юм алаа. Ингээд эхнэрээ ирэх нү, ядаж утсаар ярих нү гэд бараг шөнийн 1 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй байсан гинэ. Тэгэхээр юмыг яаж мэдгүй ер нь цагдаа руу уцтад хэлчихдэм билүү гэд цагдаа руу хэлсэн юм байна л да уцсан. Цагдаа бол өөдөөс нь юу гэж хэлсэн гэхээр алаа болоод нэг удаагүй юм биш үү өнөөдөртөө харзан жил байхгүй юу хаал холдоо гэжтэй гэд нэг тоогоогүй юм. Балдан эхнэрээ хүлээж агаад нэг мэдсэн унтчихсан. Охин ч бас одоо аавыгаа ирчихсэн болохоор аавдаа найдаад бас унтаад өгсөн. Тэгээ маргааш өглөө нь босоод ирэхгүй болохоор нь цагдаагийн газар руу ямар ч байсан биеэрээ очиж тэмдэглүүлээ гэж удаад очиж тэмдэглүүлсэн. Аймгийнхан төвтэй ойрхон 2-3 сум байдаг юм байна. Хамгийн ойрхон сум нь хэд 28 км гинэ. Тэр ойрын сумуудаас нь бас нэг ганц нэг хүмүүс ирж зээл авдаг байсан бөгөөд Балдан ч гэсэн зарим үед тэднэр өн хөргөж өгч ирсэн удаатай юм байна машинаараа. Тиймээс сум руу явсан болов ч гэж бодож үзсэн. Янз янзаар бодоод ямар ч арга байсангүй тэр суманд байгаа хүмүүстэй ч бас холбогдсон чинь ерөөсөө ирээгүй гэж яах юм гин. Өөрөө ч одоо машина унаад хайсан, найзуудаа дуудсан, хөл бөмбөгийн багийнхныгаа ч дуудсан. Боломж олгоод ийшээ тийшээ сураг тавиал хайцгаасан. Хаашаа гэдэг сургийг мэдэхгүй ямар ч зүг чиггүй болохоор ч бүр гайхшраад одоо ер нь ингээд 2-3 онцож байгаа юм чинь 8 насны хохирсон ч байж магадгүй гэсэн зүүн төрс юм уу. Тэгээд ер нь аймагаас л одоо гарсан байх ёстой. Тэр нь л бол тодорхой гэж бодоод хөл бөмбөгийнхаа багийн найз нар бусад хүмүүсээ дайчлаад бас хэд хоног нөгөө цагдаагийнхантай нийлж өдөр шөнөгүй хайсан гинэ. Магадгүй одоо банкных нь мэдээллийг харах юм бол түүнийг олж болмоор баримжаа гарах учраас дансанд нь орсон гарсан банкных нь мэдээллийг талгуулахар болдог. Гэтэл банкны гүйлгэн мэдээлэл нь бараг 7 хоногийн дараа гарч ирж байгаа байхгүй юу? Тэр нь яагаад тэгж утсан юм бэ гэхлээр зэрэг эхлээд алга болчихсон хүнийг 72 цагийн хугацаанд одоо гэр орондоо буцаад ирэх хэсгийг нь харж хүлээдэг юм байна. Ингээд 72 цагийн хугацаа өнгөрсний дараа бол тэр хүн бол үнэхээр одоо алга болсон байх магадaltaй гэж үзэнгүүтээ банк руу одоо тэр хүний мэдээллийг шалгуулах хүсэлтэд цагдаагаас альбом бичгээр гаргаж өгд юм байна. За ингээд цагдаагаас хүсэлт ирснийхэн дараа банкных нь нөгөө мэдээллийн шалгаад цагдаа руу мөн альбом бичгээр явуулдаг.
Бас банкн дээр ирсэн камерын бичлэгийг шалгуулахын тулд заавалчгүй одоо Улаанбаатар хотод байх тухайн банкны төв офис руу зөвшөөрөл бичгээр явдаг юм байна. Ингээд одоо тэндээс зөвшөөрөл ирсний дараа сая нэг одоо камерын бичлэгийг шалгах болдго юм байна л да. Ингэсээр байгаад 7-8 онцдог. За ингэж байгаад бичлэг нь гараад ирсэн чинь цэцгээ болвол ATM-ээс мөнгө авсан. Тэгтээ бол ганцаараа зогсож байгаад бэлэн мөнгө гаргаж авдаг. Тэгээд гаргаж авсан мөнгөө бол цүнхэндээ хийгээд гарсан. Гадаах камерын бичлэгт бол хүнтэй явж байгаа гэж харагдахгүйгээр тэгээ банкны камераас холдоод явчихсан байна. Ингээд гүйлгийг нь шалгаад үзсэн чинь 5 сая төгрөг бэлнээр авсан болж таарч байгаа. Тэгээд одоо нөгөөдөл чинь бодсон байгаа юм л да. Ганцаараа 5 сая төгрөг аваад гараад явна гэдэг чинь нэгдүгээрт өдийн насны хүн, дээрэс нь одоо мөнгө хүлдэг хүн, огт танихгүй хүнийг дагаад бол шууд 5 сая төгрөгөө цүнхэлж аваад явчихна гэж бол байхгүй гэдгийг бол хамгаалж ирсэн. Цагдаагийнхан болон цэцгээгийн таньж мэддэг садан төрлийн хүмүүс ингээл нэлээ олон хүмүүс аймгийн төвийг тойрсон тэр эргэн тойрны бүсүүдэд саналт хийсэн боловч тэр үеэс бараг 2 хоног үргэлжилсэн цас орсон. Тэр жил бол ерөөсөө маш их урд тунцтай жил байсан болохоор урдных нь орсон цас нь бараг хүн явахын аргагүй байсан. Дээрээс нь дахиад 2 хоног цас орчоор үнэхээр одоо хайхад бэрхшээлтэй болчихсон учраас эрен хайх үйл ажиллагааг бол хойшлуулахаас аргагүй болсон байдаг. Цэцгээг алга болсноос хойш бүтэн 2 сарын дараа 3 сарын сүүлчээр дөнгөж одоо цас ханзарч эхэлчихсэн байх үед аймгийн төвөөс 40 орчим километрийн зайд байх малчин далаад насны өвгөн малаа хариулаад явжгаад ханзарсан цасны доороос тийм ямар нэг юмны арьс ингээд цуугаад байсан гинэ. Ойртоод ингээ харсан чинь гуталч юм шиг харагдах юм. Тэгээд бүр яваад ингээд очисон чинь булган шүүб өмсчихсэн годон гуталтай хүн байсан юм байна. Тэгээд нөгөө гадуур хувцснууд нь ханзарч байгаа цаснаас ингээд үстэй юм цухахлаар зэрэг ямар нэг одоо амтны арьс юм уу юу юм гээд гайхаад байсан тэр байсан юм байна. Ингээд одоо хөөрхийн эмэгтэйгийн цогц солдсон бөгөөд гар зүүнхэнд нь түүний иргэний үнэмлэх банкны карт зэрэг нь бол байсан. Шүүх шинжилгээгээр оруулахад бол бидээ 4 удаа хутгалуулсан. Хутгалуулахаасаа өмнө хоолоогоо болгож нас орсон тогтоогдсон байдаг. Алуурчныг бол маш удаан хугацаанд ирж хайсан. Хүмүүсийн ярьж байгаагаар бол хээ гэдэг залуу хоошоо явах гэж байгаамаа цэцгээ ихчээс 5 сая төгрөг зээлмээр гэж ярьж явсан тухай хүмүүс бас ярьсан байна. Тэр залууг бол нэлээд удаан шалгасан боловч одоо тэр өдөр уулзалтаагүй гэдэг нь тогтоогдсон. Цэцгээгийн найз нөхөд гэгдэх одоо хит хитэн хүнийг шалгаж байсан боловч асал одоо ямар нэг байдлаар холбогдоогүй гэдэг нь л тогтоогдоод байж. Ингэж одоо маш удаан хугацаанд мөрдөн байцаах үйл ажиллагаа үргэлжилж шалгагдсаар байсан боловч одоо алуурч нь олдохгүй л байсан. Тэгээ нөхөр нь ч гэсэн одоо нэлээд сэтгэл санаагаар унаад өөрийнхөө хэмжээнд бүхэл одоо холбогдох газруудад өөрөгдөл гомдол гаргаж ирсэн ч гэсэн олигтой үр дүнд хүрээгүй. Тэгээд хэрэг гарснаас бараг 2 жилийн дараа алуурчныг олсон бөгөөд алуурч нь бол цэцгээг нэлээд олон жилийн өмнөөс таньдаг байсан. Түүнээс хид удаа мөнгө төгрөг зээлж исэн байглаа гэдэг эмэгтэй байсан байна. Ламбард нь тавьсан эмгээр нь бол уг хэргийг илрүүлсэн гинэ. Учир нь байглаа бол тэр эмгийг өөртөө нууж агаад жил орчмын дараа гаргаж ламбард нь тавиад 2 удаа сунгуулад тэгээд цааш нь сунгуулж чадаагүй учраас тухайн эмэг нь зарагдах гээд одоо тавигдчихсан байхад нь олдсон юм байна. Энэ хөө эмэг нь бол 999 сорцтой тэгээд нэлээд өвөрмөц хийцтэй энтхэгийн алтан эмэг байсан бөгөөд тухайн үедээ бол баг Монголд ч байхгүй тийм содон хийцтэй эмэг байсан юм гинэ. Байгалаа нь бол хүргэн дүүтэйгээ нийлж одоо талигаач цэцгээгээс 10 сая төгрөг зээлэхээр ярилцсан байсан юм байна. Тэгээд тэр өдөр талигаач захаас гарч явахт нь бол тааралдаад ярьснараа мөнгөө зээлээч гэж гуйхт нь бол цэцгээ надаас 8 сая төгрөг авсан тэрийг өгөөгүй гэж дахиад 10 саяыг зээлнэ гэх юм аа. Тэгээд ч одоо надаа тийм 10 сая төгрөг байхгүй 5 сая төгрөг бол гарч магадгүй гэж хэлсэн юм байна. Тэгвэл чи яхаа байгаа 5 сая надад өгчөө. Би цагаан сарын өмнө ганц нэг эргэлдүүлчихэд тэгээд цагаан сарын дараа урдынхаа авсантаа нийлүүлээд ингээд чамд өгчөө гэж хэлсэн байгаа. Ингээд талигаач цэцгээ болвол эхлээд хоёлаа ингээд гэрээгээ хийя гэж хэлсэн чинь байглаа. Чи эхлээд банк ороод мөнгө аваад гараад ир. Найз нь энэ хавар хүлээж. Манай хүргэн ингээ халтууранд явд юм аа. Тэр хавь зогсоол дээр ингээ байж байгаа. Тэгээд хүргэн хэрвээ зогсоол дээр байж ивэл хоёлаа хүргэний машин дотор ороод гэрээгээ хийж тохирсон байна.
Тэр үед бол хүргэн нөгөө таксины халтууранд явдаг байсан. Сайн нь хүний машинтай мөргөлдөөд нэлээд хэмжээний мөнгөний өрөнд орцсон байсан юм байна. Тэдний хоёр болохоор нэг хашаанд амьдардаг байсан бөгөөд хүргэндээ сайн хүн болж мөнгө олж өгөхөөр ярилцчихсан байсан учраас хүргнийгээ одоо зогсоол дээр байхад нь явж хүрээд за би нөгөө мөнгө авах хүнээ олчлоо. Одоо ингээ мөнгөө аваад хүрээд ирнэ. Намайг яв гэхээр чи одоо дугаал яваад байгаараа хоёлоо энэ мөнгө хүлдэг баян авгааг юу ч хүү олгоно л гэж хэлсэн байгаа. Ингээд машиныхаа цонхоор харж сууж агаад цэцгийг банкнаас гараад ирснийхэн дараа замын нөгөө талаас түүнийг тосож очиод машин руугаа дагуулж ирсэн. Эмэгтэйч машин зууж тэд хоорондоо хэд гурван үг солилцсон дараа цэцгээ сүнхнээсээ гэрээнийхээ цаасыг гаргаад ирсэн чинь бол байглаа. За машин дотор яах юм бэ? Хоёулаа энэ хүнд байх манай найз хүүхний паб руу ороод тэдний вип бүрөнд сууж агаад тэнд мөнгө төгрөгөө тухтайхан тоолж өгч авъя. Тэгингээ хоёулаа бас нэг сайхан хоол идчихээ. Мөнгө авч байгаа хүн байна да би бас нэг чамд сайхан хоол идүүлчих энэ төр гэл ярьсан юм байна. Цэцгээж үнэмшэл машин цугаад явж исэн чинь машин ингээд шал өөр тийшээ яваад гарна. Хайжгаж байгаа юм бэ? Энэ одоо юу болоод байгаа гэд хаалгыг онгойлгохыг завдсан чинь байглаа бол гинт цүнхнийхөө оосроор араас нь боосон. Байгсан цэцгээ бол учрыг нь олж ядан оосрыг суллахаар ноцолдож байхад бол байглаа би жижигтэй тэгээ айгу хурдан хөдөлгөөнтэй хүн байсан учраас нуруунд нь тулж өвдөглөөд оосроороо чангалсан. Удаачгүй биеийн сулраал хоолой нь хэрчгнээд айгу сонин дуурсан ч гэсэн байглаа бол оосроо суллахгүй улам чангалаад исэн. Жолоо ойрж явж исэн сайнаа бол энэ сонин чимээгээ сонсоод хүүе байглаа чи наад хүн чи сүйд болж байгаа юм биш үү гэсэн чи зүгээр наад замаа хараад хурдхан яв хөнгөө газар бүр хээр гараараа гэж хэлсэн байна. Ингээд аймгийн төвөөс 25-6 км яваад замаасаа салж бараан газар дагаж нилээ явж агаад зогссон чинь бол байглаа хойд хаалгыг онгоолгоод хүлхэд унгаацсан. Сайнаач нилээ айгаад одоо яах вэ гэд асуусан чинь юундаа яасан бэ? Энэ мө одоо яасан мó даварсан хулгаач вэ? Яасан их баян цатгалгангаараа гайхуултын чи гэж хэлээл нэг мэдсэн чинь хутаг гаргаж ирээд хойноос нь дүржсэн. Тэгээ одоо болно ихчээ болооч гэд сайнаа ингэ салгах гэсэн чинь хогч шүү чи өөрөө алуулуу. Гэхдээ нь бол сайнаа айгаад цааш нь оролцож чадаагүй юм байна. Өвлөөсөн болохоор тэднийг хээр очиод удаачгүй байтал харахгүй бүрхий болсон. Ингээд тэр хоёр машиныхаа гэрлийг унтрааж орхиод талигаачин цогцыг багажинда байсан бүтээлгэн дээр тавиад нилээд хол бараг 2 км шахуу хол чирч явсан ба. Тэгээд жалгаруу түлхэж оруулаад дээрэс нь цасаар маш сайн дараад орхисон юм байна. Бусах замдаа нөгөө бүтээлгэн дээрээ цас овоолж авчираад машинаа холдуулаад цус болсон газар дээр нөгөө цасаараа хучсан гинэ. Энэ метр хит удаа цас зөөж авчираад хэргийн газрыг баллаад явсан бөгөөд зүгээ бууруулж одоо тойроо замаар аймаг руу орж ирсэн байгаа. Хэрэг шалгах явцад байглаа нь бол энэ тэнд нилээд их хэмжээний өртөө байсан бөгөөд цэцгээс урьдан зээлж авсан 8 сая төгрөг. Тэгээ сүүлд нь авахар болсон 5 сая төгрөгөө эднэрийгээ бол буцаагаад эргэж төлөхгүй тулд бол түүний аймаг хүнээсэн байна. Цэцгийг алхахаар урдаас бэлтгэсэн гэдэг нь тодорхойгүй боловч яг тэр өдрийн хувьд бол гинэт даалгах шийдвэр гаргасан ч юм уу түүний баян чинэлэг байдалд нь маш их атаархаж зэвүүцдэг болохоор тэр өдөр ер нь л алчээ гэж бодсон юм уу? Яасан гэхлээр зэрэг цэцгийг банк орох хооронд бол захын хажууд байдаг цайны газар байглаа нилээн яасан байдалтай орсон гин. Тэгээд хутга байвал түр өгөөч барааны баглаа тайлцгаад одоохон буцаагаад аваад ирье гэж хэлсэн байгаа. Цайны газрын эмэгтэйч гэсэн байглааг таньдаг, банк орж гардаг байсан болохоор санаанд орлого хутга өгөөд гаргасан. Байглаа бол бүр 9-р ангийн сурагч байхдаа 1978 онд дотор байрны хүүхэд дээрэмдээд хутгалсан хэрэгээр бол 3 жил 6 сарын ял аваад хүүхдийн колонд яваад насан турснийхээ дараа нөгөө ялаа гүцээж насан туршидтын хорход шилжижсэн юм байна. Мөн 1993 онд бас л дахиад Улаанбаатарт байхдаа хүн залилсан, бусдтай нээлж хүн дээрэмцэн эргээр дахиад 4 жил 8 сарын ял тус идэлжсэн гинэ. Ер нь иймэрхүү гэмт хэргийн түүхтэй хүн юм байна. Сүүлд нь хүргэндөө сайн нь мэдүүлэхтэй бол би одоо авгаахаа ихчийг урд нь ял эдэлж байсныг огт мэдээгүй. Сайхан замтай л хүн юм шиг санагддаг байсан. Тухайн үед би байглаа ихчийг хүн алах гэж байна гэж огт мэдээгүй. Эхнэр бид хоёрын амьдрал жаахан таархан байсан болохоор ихч маань бид нарыг хардж үздэг. Тэгээд дүүнэр нь ч гэсэн ихчээсээ нилээд айдаг байсан болохоор би ч бас байглаа ихчээс баггүй айж хүндэлдэг байсан. Өгөнд нь орохгүй бол намайг бас алчих юм билүү гэж тэр үед бодоод тусалсан. Байгалагч машинаас бууж ирчгээд дахиад нэмж хутгалаад байсан. Тэгснээ хүүрээ шүүбийн тайлаад хутгалдаг байж гэж хэлжсэн гэж ярьсан юм байна.
Ингээд тэд нар бол 2017 онд шүүхээр ороод бусдын эд хөрөнгөнд татаархаад шунлын сэтэлтэйгээр үлгэлэн хүний амьд хүрсэн хэрэгээр яллагдсан. Байгалаа 15 жил ял, харин сайнаа нь 9 жил 8 сар ял тус авсан гинэ. Талигач эмэгтэй бол нэгэнт л банкны карттай явсан юм чинь байгалаг дагуулж ороод мөнгөө бэлнэр биш дансаар нь шилжүүлээд өгчихсөн бол болох байсан. Байгалаа бол урд нь цэцгээс мөнгө аавна гэж тохирч байгаа тэр өдөр бол таарлцсан гэдг нь бараг захаас орой ирж нөгөө мөнгөө хурааж авдаг гэдгийг мэддэг учраас амдаад тосч исэн юм шиг байгаа. Тэгээд талигач бол хэдийгээр одоо олон жилийн харилцаатай байсан ч гэсэн үүр сайн таньж мэдэхгүй, дээрэс нь өмнө нь авсан мөнгөө ч одоо буцааж аваагүй байж одоо яагаад ингэтлээ итгэсэн юм бол сар болгон нөгөө хүүгээ нөгөөд яваад байдаг байсан болохоор тэгж яагаад болно гэж боддог байсан ч юм болов. Хэрвээ одоо түүнд одоо гендэж итгээгүй байсан бол ингэж амнасаа алдахгүй л байсан байх л да. За ингээд энэ удаагийн хэрэг маань өгөр өндөрлөж байна. Саатан сонссон та бүхэндээ баярлалаа. Лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Зам сурталчилгаагаа байршуулах байгууллага, хувь хүмүүс байвал над руу хандаарай. За баярлалаа. Баяртай.